За энэ удаагийн хичээлээр бид нэр WordPress буюу агуулгын удирдлагын системийн нэг төрөл бий хөгжүүлэхийн зүйл үзэх байгаа. За тэгэхээр бид нэр WordPress-ийг өнөөдрийн хичээлээр яг яаж солих вэ гэсэн хичээл үзье. Тэгэхээр бид нарт интернет рүү ороод энэ төрөнд хоёр зүйлийг татаж авах шаардлагатай байгаа. Нэгдүгээрт нь өөрийнхөө компьютерийг local host түвшинд ажиллуулах буюу XAMPP гэсэн зүйлийг өнөөдөр ашиглаад WordPress-ийг түүн дээр суйрлуулж өөрийнхөө компьютер дээр WordPress веб хөгжүүлэх үндслийг бид өнөөдөр тавих болно. За тэгэхээр юуны төрөнд XAMPP-ийг татахын тулд бүгдээрээ Apache Friends.org буюу Apache Friends XAMPP-ийг үйлдвэрлэх үүсгэгч компани сайтад хандаад эндээс бид нар яах вэ гэхээр ашиглаж байгаа үеийн системдээ зориулаад Windows төрлийн XAMPP програмыг яах вэ татаж аваад компьютер дээр суулгах нэ. Тэгэхээр би хичээлийн хурдсах үүднээс яах вэ гэхээр Windows-д зориулсан XAMPP-ийг татаад авсан байгаа. Ингээд энэ дээр дараад XAMPP-ийг яах вэ бид нар татнаа гэсэн үг байна. За ингээд энэ хэсгээр бидний XAMPP маань татагдаж эхэлж байна. Би татсан учраас энийг дахин татах шаардлагагүйгээр зогсоочё. За хоёрдугаарт нь бид нэр WordPress.org сайт руу хандаад WordPress-ийн хамгийн сүүлийн үеийн хувилбар буюу WordPress-ийн суулгацыг энэ товчлуур дээр дарж татаж авнаа. Ингээд энэ хоёр байснаар бид нэр яах вэ гэхээр дотоод компьютер дээр local host түвшинд WordPress-ийн сайтыг хөгжүүлэх боломжтой болж байгаа. За ингээд яах вэ? Хичээлээ бүгдээ эхлэе. За ингээд би WordPress-ийг суулгахын тулд яах вэ гэхээр хамгийн түрүүнд XAMPP инсталл хийсэн байх ёстой. Тэгэхээр би одоо энэ дээр XAMPP-ийн инсталлыг татаж аваад суйрлуулсан байгаа. XAMPP-ийн суйрлуулсан хэсэг рүү буюу XAMPP-ийн инсталл руу орчих байгаа. За XAMPP инсталл руу орсод суулгасны дараа XAMPP-ийн XAMPP Control Panel гэсэн хэсэг рүү ороод эндээс local host түвшинд өөрийнхөө серверийг компьютерийг серверээр ажиллуулах. Хоёрдугаарт нь өгөгдлийн бааз ажиллуулах байгаа. За энийг public түвшинд нь ажиллуулчихъя. За ингээд энэ хоёр зүйл маань өнгөн ингээд ногоорсон тохиолдолд ямар нэгэн асуудалгүйгээр Apache сервер маань ажиллах, дээр нь MySQL-ийн бааз, database хэлбэр яг ажиллана гэсэн үг. За одоо энэ дээрээс бид нэр WordPress суулгахаас юуны түрүүнд бид нэр WordPress маань dynamic сайт учраас ямар нэгэн баазтай холбогддог ажиллана. Тэгэхээр тэр баазыг бид нэр MySQL дээр яг холбогдох гэж байгаа гэсэн үг. Ингийн тулд staff гэдэг энэ нартлын admin хэсэг рүү хандъя. Admin хэсэг рүү хандхад localhost phpMyAdmin гэсэн localhost түвшнээс хөтлийн баазтай ажиллах хэсэг гарч ирнэ. За эндээс database дээр дараад өөрийнхөө database нэр. За my data нэг гэж нэрлэчихье. Харин эндээс database минь ямар төвлөрлийн кодчлалтай байх хэрэгтэй мэгдгээс UTF-8 Unicode CI-г бүгдээрээ сонгоё. Энэ нь юг илэрхийлээд байгаа вэ гэхээр олон улсын стандарт кодчлалыг ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр монгол хэл маань энэ дотор багтаж байгаа учраас энийг тавьснаар ямар нэг асуудал гарахгүй гэсэн үг. My data гэсэн нэртэй UTF-8 Unicode CI. За create төвчлөрийг дарснаар бидний database дотор саяны my data 1 гэсэн үсгтэй. За ингээд my data 1 гэсэн энэ database маань биднэрт WordPress дээр холбогдож ашиглана гэсэн үг. За хоёрдугаарт нь бид нэр яг үхээр татаж авсан одоо WordPress-ийн инсталлыг extract here гэсэн байдлаар задлаад өгчих байгаа. Ингээд суулгац маань задарсны дараа энд байгаа хавцыг бид нар XAMPP-ийн хавц руу хуулах хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ WordPress хавцаа юуны түрүүнд rename буюу нэрийг өөрчлөөд my first
За ер нь ихэвчлэн жижиг үсэг ашиглахгүй бай. Том үсэг ашиглахгүй байвал дан жижиг үсэг ашиглаж хичүүл яах вэ? Ер нь сайн my first web ингэж хичлээ. Энийг хуулаад C дискний example хавц руу HTTP docs гэсэн хавцсан дотор paste хийгээд өчье. За ингээд бидний бэлэн болчихлоо. За ингээд бидний WordPress суулгах үйлс автлаа. Database үүсгэсэн хавцаа WordPress-ийнхаа суулгалтаа хавцаа example юу серверийн хавц руу болж өгсөн байгаа. За одоо энэ дэр шинэ tab нэгээд localhost түрүүний үүсгэсэн my first web site руу амдъя. Ингээд бидний түрүүний нээсэн WordPress маань шууд суулгацсан юм байдаг юм. За эндээс бүгдрийг англи хэлийг сонгоод үргэлжлүүлье. За ингээд үргэлжлүүлэхээр database-тэй холбогдох хэсэг гарч ирж байна. За эндээс үргэлжлүүлэх үйл let's go ажлыг дарсны дараа энэ дээр бидэнд үүсгэсэн database-ийн нэр буюу my data нэг гэснийг сонгож өгье. My data нэг гэж энэ дээр бичсний дараа localhost төвшөнд үүсгэж байгаа учраас root гэсэн нэрийг заавал бичих ёстой байгаа. Хоёрдугаарт нь localhost төвшөнд мөн үүсгэж байгаа учраас ямар нэгэн password байх ёстой. За ингээд бүгдээрээ нэгдүгээрт нь my data нэг гэд баазынхаа нэр бичихлээ. Хоёрдугаарт нь хэрэглэгчийн нэр дээр нь root гэж биччихсний дараа submit буюу илгээх төвчлөрийг дараа цааш үргэлжлүүлнэ. Ингээд хэрвээ ямар нэгэн байдлаар баазтайгаа зөв холбогдсон тохиолдолд run install буюу install хийх мод руу шилжинэ үү гэсэн яг төвчлөр зарна. Хэрвээ энэс ямар нэгэн өөр алдаа гарч ирж байгаа бол баазтайгаа холбогдож чадаагүй гэсэн үг шүү. За ингээд run install-ыг дарснаар бид нэр WordPress-ийн суулгач буюу WordPress сайт маань бэлэн болно гэсэн үг. За тэгэхээр ямар төрлийн сайт нэгж байгаа энэ дөр чинь миний анхны веб сайт гэж нэрлэж. За сайтынхаа гарч гэсэн байна. За хэрэглэгчийн нэр дээр ерөнхий админ буюу нэг удирдах явуулах дотор нь агуулга оруулах хэрэглэгчийн нэр байна. За энийг хөгжлөх веб админ гэж нэрлэдэг. Та бүхэн яг өөрсдийнхөө хүснээр нэрлэж болно. Гэхдээ мартахгүй тулд яг админ гэж нэрлэж юм бол юм зөвж өгсөй байна. Хоёрдугаарт нь нууц үгийг бол их илүү хүчрэг байлгахын тулд том жижиг үсэг тусаа тэмдэг ашиглах юм бол илүү хүчрэг байдаг. Гэхдээ бид нэр энэ localhost төвшөнд одоохондоо ашиглаж байгаа учраас админийхаа нууц үгийг энгийн нууц үгээр хийчихье. За би ингээд өөрийн утасны дугаараар хийчихье. Энэ нь болохоор маш сул буюу таны пассвортыг хэн нэгэн олоход их илүү хялбархан байна гэсэн байна. Тэгээд би над руу одоо ямар нэгэн халдлага гарахгүй гэдэг үднээс юмсвал хоёрдугаарт нь мартахгүй гэсэн энэ дугаарыг хийснээр би мартахгүй гэж үзэж байгаа учраас ингээд хийчихье. Тэгсний дараа сул пассвортаа яг хүлээн зөвшөөрнө. Би энийг өөрөө хүлээн зөвшөөрөх гэсэн сонголтыг сонгоод за дараа нь your email ID буюу email ID дээрээ өөрийнхөө email ID-г бичиж өгчөө. Цган ертөнцөг бат гэсэн миний Gmail ID байгаа. Ингээд ер нь энэ email ID-г бичснээр дараа нууц зүгээр марцвал энэ email ID-гаар дамжуулж зэрэгдэг. Гэхдээ localhost төвшөнд болохоор арай өөр гэдэг ойлгож аваа. Ингээд install хийснээр бидний WordPress маань амжилттай суйрлаа гэж байна. За ингээд бидний WordPress хуудас руугаа шинэ tab нэгэд хандаж үзье. Localhost түрүүнийх шиг. За тэгээд my first web. За ингээд бидний WordPress суулгалт маань амжилттай боллоо. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.